2024 оны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харуул эдийн засгийн өсөлт 4.9%-тай гарсан хэдий ч энд анхаарал татж байгаа хамгийн том зүйл бол хөдөө аж ахуйн салбар 28.7%-аар агшсан явдал байлаа. Тэгээд одоо шинэ засгийн газрын хувьд хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн яаж дэмжих үү гэдэг дээр бас тодорхой саналуудыг сонсомоор байна. Өнгөрсөн одоо 24 оны төсөвдөр тавигдсан хөдөө аж ахуйн салбартай холбоотой хөтөлбөрүүдийн одоо хэрэгжилт эдийн засгт үзүүлж байгаа нөлөөллүүд ямар байгааг энх баяр сайдаас бас асууя. За мөн татврын зарлага гэд бас нэг зүйл анги байгаа. За үүнд болохоор татвар төлөгчд ногд олгох татврын хөнгөлөлт чөлөөлтийн асуудал хөндөгдөж байгаа. Тэгээд 2024 оны Улсын нэгдсэн төсвийн хувьд 1.4 их найдын татврын хөнгөлөлт чөлөөлт олгосон байна. За үүнээс бол аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухайд 946 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг 9530 аж ахуй нэгжид олгосон гэжээ. За энэ яг ямар зүйл заалтын дагуу ямар аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлт чөлөөлт олгосон талаар Жавхлан сайдаас бас асууя. Өнгөрсөн одоо намрын чуулганаар батлагдсан нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд гэж байгаа зүйл дээр хөнгөлөлт чөлөөлт олгосон зүйлүүд байгаа юу? За тэдгээрээс одоо хамгийн өндөр дүнтэй одоо хөнгөлөлт чөлөөлт нь яг нэр бүхий ямар аж ахуй нэгжүүд дээр олгосон байгаа вэ гэдгийг бас нэг тодорхой хэлж өгнө. Одоо нэг эхний нэг 3 аж ахуй нэгжигч гэдэг юм уу. За дээрэс нь өнгөрсөн 2024 оны улсын төсвийг 8 сард тодтогсон. За энэ улсын төсвийн тодтогдлоор болохоор засгийн газрын ордон барьж байгуулах те 700 тэрбум төгрөг гэлүүд одоо буруу санаагүй бол за ийм зүйлийг бол төсвийн тодтогдлоор засгийн газрын хэрэглэх газрын сайдад тухайд учрал сайд ажиллаж исэн. Тэгээд төсвийн тодтогдлоор болохоор бас нэлээд өндөр дүнтэй зүйлийг бол 24 оны төсөвт суулгасан байгаа. Энэ засгийн газрын ордонтой холбоотой асуудал бол ямар түвшинд яаж явагдаж байгаа вэ гэдгийг одоо учрал сайдаас бас асуумаар байна. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд өнгөрсөн хугацаанд намрын чуулганаар одоо ээлж бус чуулганаар хэлсэн төсвийн тодтголын хүрээнд бол бид нар энэ 24 онд уулуурхайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнг маш өндөрөөр тавьсан байна. За үүн дээр бол одоо гүйцэтгэл гарахгүй байхтаа гэж хэлжсэн бол бас ёсоор оллоо тий. Тэгээд одоо энэ засгийн газар шинээр төсвийн тодтгол оруулж ирэх юм бол одоо энэ эдийн тэр уулуурхайн бүтээгдэхүүний үнүүдийнхаа тооцоо энэ тэрийг бас давхар нэг хянаад ороод ирээрэй гэж бас хүсэх байна. За хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд энх баяр сайд хариулъя. За гишүүнээ уучлаарай, энд Узбекистаны дээд хэмжээний аялалчлалын төлөөлөгчд ирчээ бид нар уулзалт хийгээд байна. Таны асуултыг би сайн бүтэн сонсч чадсангүй. Гэхдээ сонссон хэмжээнд хариулаад та залруулахыг бодлоо. Тэгээд хөдөө аж ахуйн салбарын өсөлт өнгөрсөн 24 онд уналтаа гарсан. 20 гаруй хувийн уналт. Энэ маань юутай холбоотой вэ гэвэл 23-24 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч 9.2 сая толгой мал хорогдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гурвалтаа гаргахад одоо гол нөлөөлсөн. За энэ жилийн байдлаар бол 20 сая төл авчаад байна. Авсан төл 99.8% боожж байна. Тэгэхээр мал аж ахуйн салбарт гарсан уналт энэ ондоо нөхөгдөөд их өсөлтийг сайтай гаргахаар юм байна. За улсын их хурлын баталсан голлох хөтөлбөрүүд манай үндсэн гол 4 гол хөтөлбөр байгаа. Цагаалт хөтөлбөр. Нэгдүгээр цагаалт хөтөлбөр маань арьс, шир, ноос, ноолуурынхаа босруулалтын төвшинг 2 дахин нэмэгдүүлэх томоохон зорилт тавьсан. За хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэлээ чадварчуулах, өргөгдөх гэсэн чиглэлийн ажлууд явж байгаа. За априлын 4-р аяны хүрээнд газар тариалангийн салбарыг мал аж ахуйн салбартай төгс сослох, эрчимдсэн аж ахуйнуудыг олон аргаар бий болгох. За ингээд зорилт болсон 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотооддоо бүрэн үйлдвэрлэх зорилтын хүрээнд энэ хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. За хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Яг та аж ахуйн нэгжүүдийг нэрлэгсэн үү? Жишээлбэл одоо ноолуур, ноос, арьс, ширгээд цагаалт хөтөлбөрийн тухайд. За Монгол улсад өөрөө 27 арьс ширний үйлдвэр байгаа. 26 төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Нэг үйлдвэр Өвөр ханга аймагт явуулж байгаа. За энэ үйлдвэрүүд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлүүдээ авсан. За ноолуурын
ноосны боловсруулах 270 үйлдвэр цех байгаа. 260 төвөн бүсд үйл ажиллагаа болж байгаа. Ямар нэг шинэ үйлдвэр аж ахуй нэгжид энэ зээл очоогүй. Уламжлалт үйлдвэрлэл явуулж байгаа, өөрийн боловсон хүчин технологитой үйлдвэр явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэлийг өргөдгөх шаардлагатай хөрөнгө оруулалтын болон эргэлтийн зээлүүд олгогдсон. За ингээ үйлдвэрлэлийн хүчин чадлаараа зээлүүдээ авсан зээлүүд арилжааны 10 банкаар дамжаад арилжааны банкуд эрсдлийн тооцоод зээл олголт хэвийн одоо үргэлжилж байгаа. За энэ жилийн нэг том онцлог бол бид нар Монгол улс ноолуураа сүүлийн 30 жил анх удаа үндэсний үйлдвэрүүд дотооддоо 100% авч боловсруулалтын төвшнгөө нэг шат ахиулах буюу бүх ноолуурыг самдаг болсон. Угаагаа түүхэн ноолуур гаргадаг байсан бол одоо самдаг болсон. Энэ үйл явдлын одоо үр дүнд 700 тэрбум төгрөгийн нэмэн өртөг дотоодын үйлдвэр цалин, татвар, орлого болж Монгол улсад нэмэн өртөг болж үлдэж байгаа. А цаашид бид нар одоо самсан ноолуураа эерх буюу утас боловсруулах төвшнгөө чадвараа сайжруулах чиглэлээр дараа жилд онцгойлон одоо анхаарч явнаа. За ноосон дээр ихэд одоо хевсний одоо 2 үйлдвэр маань тон төхөөрөмжүүдээ нэлээд сайн шинчилж тон төхөөрөмж суурилуулах ажлууд явагдаж байгаа. За арь ширэн дээр дархан нэхий булгар үйлдвэрүүд бол хэд хэдэн шинэ технологийн шинэ бүтээгдэхүүний одоо шугамууд хаягдлыг багасгах чиглэлийн шугамуудыг өргөтгсөн 90 их үр дүн их сайтай. Хүнсний өвслийн тухайд ихэд 51 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орж 400 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн сав баглаа бодлоос олж бүтээгдэхүүний нэрэлт тоо төрөл нэмэгдсэн байх жишээтэй. За Атрийн 4-р аяны хүрээнд бол нэрчимдсэн энэ гахаа дахиа шувуу сүүний аж ахуйнууд, тэжээлийн шин тармилын одоо аж ахуйнууд, эрчимцэн мал аж ахуй, өсвөр мал бордох аж ахуйнууд, дөрвөн улирлын хүлэмжийн аж За учирсаад нэмж хариулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ 14 мега төсөл мөн нийслэлээр хэрэгжих төслүүдийг тусгасан байсан. Ингээ эдийн засгийн хөгжлийн яамнаас бол энэ мега төслүүд дээр 14 шалгуур үзүүлэлтээр 4 бүлэгт хуваарлаад эренбэлж байгаа төслүүдийг макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, санхүүжилтийн их үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг. Ингээ зарим төслүүдийг бол одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааруулаад бол бид нэр зайлшгүй хойшлуулах шаардлага бол үүснэ. За үүнтэй холбогдуулаад нийслэлээр хэрэгжүүлэх гэж байсан тэр түнэлтэй холбоотой төсөл. За мөн тэр түнэлээс мэдээж одоо холбоотойгоор засгийн газрын шинэ ордонг барьж байгуулах энэ төслийн санхүүжилтийг бол одоо бүрэн зогсоохоор одоо бид ажиллаж байгаа. Тэгээ төсвийн тодтголын үеэр бас оруулж ирнэ. За улсын хурлын гишүүн Болдын Чахлан сайд нэмж хариулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За одоогоор аж ахуйн жолоолын дотрын тухай хуулиар 29 төрлийн хөнгөлт 16 төрлийн чөлөөлөлт хүчин төгөлдөр хэлж байгаа. За энэ хүрээнд өнгөрсөн жилийн 24 онд гүйцэтгэлүүд гараад олгогдсон байдаг. За өөрөөр хэлбэл 24 онд олгогдож байгаа энэ хөнгөлт чөлөөлтүүд маань 23 оны тайлан гараа гэсэн үг. За саяын таны асуусан тэр нийгмийн хариуцлагын хүрээнд 1% татврын борлуулалтын орлого 1% хүртэлх татврын хөнгөлт болвол 24 оны тайлан гэдэг маань 25 онд одоо буцаан олгогдно гэсэн үг юм байна. Тэгэхээр 24 оны гүйцэтгэл төр бол байхгүй. За саяын учраас нөгөө тэр засгийн газрын шинэ байрны хувьд бол 5 сарын 31-нд хэмнэлтэнд орсон байгаа. Хэмнэлтийн тухай төрийн хэмнэлтийн тухай өөрөөр хэлбэл зураг төсвөн бэлэн болж амжаагүй учраас одоо барилгын бүтэн олдоо ажиллагааны хэрэг бол хийгдээгүй гэсэн үг. За тэр манай татврын ерөнхий газраас улсууд тэр аж ахуйн нэгжүүдийн асуугаад байна. За татврын ерөнхий газраас 4 номерын микрофон дээр хариулъя. Нэг зас жаргалан гишүүний асуултанд татварлая. Хариулт өгье. За аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хуулийн дагуу жилийн эцсийн тайлангаар үүссэн ногдлуудын талаарх хөнгөлж чөлөөт талаарх мэдээлэл өгье. Нийтдээ 9532 татварлагчийн 946 тэрбум төгрөгийн хөнгөлт чөлөөлтөд хөтлүүлсэн. За үүнийх нь хамгийн дийлэнх нь буюу 4882 татварлагч 88.4 тэрбум төгрөгийн
хөнгөлт эдэлсэн. Энэ хөнгөлтийн дүн нь бол 300 саяас 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниуд за энэ төлсөн татврынхаа 90%-ийг нь бол хөнгөлж байгаа дүн байгаа. Дийлэнх илээдгүй хувийг эзэлж байгаа. За хоёрдугаарт нь Улаанбаатар хотоос тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байршлаасаа хамаарат хаслагдсан буюу 500 за түүнээс дээш 1000-аас дээш километр зайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд 50-90% хөнгөлт байгаа. Энэ хөнгөлтийг нийтдээ 369 татварлагчийн төлөгч 34.3 тэрбум төгрөгийн хөнгөлтийг ингээд эдэлсэн байна. Яг гол хөнгөлтүүд нь за чөлөөлтүүдийн хувьд За 24 номерын микрофон нэмж өгье. за сая тодруулсан спортын хөнгөлчлөлт бол өөрөө 2024 оны 8 сарын 30-ны өдөр аж ахуйн нэгжийн тухай хуулиуд өөрчлөлт оруулаад нийгмийн хариуцлага өрөөнд хөрөнгө оруулалт танд тусламж үзүүлэх юм бол 1% хөнгөлтийг эзэлж байгаа. За энэ маань өөрөө жилийн эзэн тайлан буюу 2024 он жилийн эзэн тайлан 2025 оны 2 сарын 10-нд ирсэн буюу энэ ондоо бол тайлангаараа бол хөнгөлчлөлт идэвхтэй явахаар байна. Тэгэхээр 24 оны гүйцэтгэл бол байхгүй гэсэн. За улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат.